Энэ бол Монгол улсын 2 дахь томоохон хот Дархан. 100 гаруй мянган хүн амтай энэ хотод 850 гаруй хорт хавдартай иргэд амьдарч байна. Тэдний эмчилгээ үйлчилгээний хүртээмжгүй байдал, цаг зав хөрөнгө санхүүгээ барж Улаанбаатар хотыг зоридог нөхцөл байдал нь GCI Дархан байгууллага нэг сэтгэл хэмээх төслийг эхлүүлэх шалтгаан байлаа. Нэг сэтгэл төсөл нь эрүүл ирээдүйг эхлүүлцгээе. Урайндор Дархан аймгийн хорт хавдраар өвдсөн иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шуурхай стандартын дагуу үзүүлэх, ээлтэй орчинд бүрдүүлж, шаардлагатай тоног төхөөрөмжийг суйрлуулан 8 ор бүхий хэвтэн эмчлүүлэх хэсэг, үзлэг болоод сэтгэл зүйн зөвлөгөөг өрөө бүхий, хөнгөвчлөх эмчилгээний тасгийг байгуулах бөгөөд цаашид ч үргэлжлүүлэн эмч эмнэлгийн ажилтнуудын ур чадварыг сайжруулж, сургалтанд хамруулахаас гадна хорт хавдраар өвдсөн өвчтөн болоод тэдний арга гэрээхэнд сэтгэл зүйн зөвлөгөө тусалцаа үзүүлж амьдралын чанарыг сайжруулах зорилготойгоор 3 жилийн хугацаанд үргэлжлэх төсөл юм а. Нэг сэтгэл төсөл 2021 оны 2 дугаар сард анх нээлттэй хийсэн юм. Төслийн багийнхан шаардлагатай санхүүжилтийг босгох арга замуудыг хайж хандивын аянуудыг өрнүүлсэн бөгөөд нийт 25 төрлийн болоод хувийн хвшлийн байгууллагууд, хувь хүмүүс хавдрын хөнгөвчлөх тасаг байгуулах төслийг дэмжин ханд өргөжээ. Тодорхойлбол нэг сэтгэл төслийн нийт төсөв 79 сая төгрөг. Үүнээс 28 сая гаруй төгрөгийн хандивыг тэд хамтдаа босгож чаджээ. Энэ хүрээнд бүтээн байгуулалт засвар тогтчлтын ажлаа хийж гүйцэтгэснээс гадна олон нийтэд хандсан хорт хавдраас сэргийлэх сургалт, мөн нэгэнт өвдсөн тохиолдолд сэтгэл зүйн тэнцвэрт байдлаа хадгалахад нь нөлөөлөх зорилгоор хорт хавдартай эмчлүүлэгчид болон тэдний арга гэрээхэнд нөлөөллийн сургалтуудыг явуулсан байна. Энэ бол төслийн хамгийн чухал хэсэг болох хавдрын хөнгөвчлөх эмчилгээний тасаг. Аймгийн нэгдсэн эмнэлгийн ашиглагдаагүй байсан 120 м2 талбай бүхий архивын өрөөг энхүү засварлан тогтжуулж хөнгөвчлөх эмчилгээний тасгаа байгууллаа. GCI Дархан салбар байгууллагынхаа 25 жилийн ойн хүрээнд нэг сэтгэл төслийн үндсэн хэсэг болох хөнгөвчлөх эмчилгээний тасаг энхүү нээлттэй хийж байна. Хорт хавдар хэмээх өвчнөд цаг минутаар тэмцэж байгаа олон хүмүүс энд ирж эмчлүүлж, илааршиж, эдгэрэх итгэл найдвараа олж аван өдөр бүхнийг өөдрөгөөр даван туулах боломж бүрдлээ гэсэн үг. Эмчилгээний чанар хүртээмж, эмч мэрэгжилтнүүдийн сургалт мэдээлэл олж авах, олон нийтэд урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж өгөх зэрэг олон шат дараатай үйл ажиллагаанууд нэг сэтгэл төслийн хүрээнд үргэлжлэн хийгдэнэ. Цаашид энэ төсөл 2023 он хүртэл хэрэгжих бөгөөд төлөвлөгөөт тоног төхөөрөмжүүдийг хөнгөвчлөх эмчилгээний тасагт суйрлуулах, нийгэмд хорт хавдар өвчний талаарх мэдээллийг сурталчлан таниулж, урьдчилан сэргийлэх талаар нөлөөллийн ажлуудыг нэг эрчимтэй зохион байгуулах зэрэг хүлээгдэж байгаа олон төлөвлөгөөнүүд төслийн багийнх нь бий. Нэг сэтгэлээр нэгдэн нийлж хийсэн төслийн үр дүнд нилээд олон сэтгэл зүрх тайтгарч илааршиж, ирээдүйдээ итгэх итгэл найдвараа энэ тасгаас олж авнаа. Бусдын төлөө зохилсон зүрх бүхэнд баярлалаа.